Сайн байцгаана уу? Намайг Жинрүүмэн гэдэг. Би махбодтой болсон эзэн Есүс нэгүслийн эрен үеийн ажлыг хийснээс хойш 2000 жилийн турш Христийн шашныхан бүгд цор ганц жинхэнэ бурханыг гурвал гэж тодорхойлж ирсэн. Библиэд эцэг, хүү, ариун сүнс гэж дурддаг учраас бурхан гурвал байж таарна гэж тэд таамагласан. Зарим нэг маргаан байдаг ч ихэнх хүн гурвалын санааг ямар ч өөрчлөлтгүй баримталсан юм. Зарим хүн гурвал өөр бусд нь нэгдмэл гурав гэцгээдэг нь мөн чанартай адилхан бөгөөд нэг зүйлийг хэлдэг. Бид гурвал гинөө нэгдмэл гурвал гинөө хамаагүй. Энэ нь хамт байхдаа бурхан болдог гурван хэсгээс бурхан бүрддэг. Нэг хэсэг нь байхгүй бол цор ганц жинхэнэ бурхан биш. Тэд хамт байхдаа л цор ганц жинхэнэ бурхан байж чадна гэж хэлж байгаа хэрэг. Энэ нь үнэндээ хөгийн үг юм. Яхава бурхан цор ганц жинхэнэ бурхан биш гэж та хэлж чадах уу? Эсвэл эзэн Есүсийг цор ганц жинхэнэ бурхан биш гэх үү? Ариун сүнс цор ганц жинхэнэ бурхан биш гэж юу? Гурвал гэх ойлголт нь цор ганц жинхэнэ бурхныг үгүйсгэж нэр төрийн гутаах арга биш гэж юу? Энэ нь цор ганц жинхэнэ бурхныг хэсэгчилж доромжилж байгаа хэрэг босуу. Гурвал гэх энэ санаа туйлын утгагүй гэдэг нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд шашны ертөнцид цор ганц жинхэнэ бурхныг гурвал гэж тодорхойлж бурхныг хэсэгчилж ирлээ. Энэ нь бурханд үнэхээр шаналгаатай байдаг. Шашны ертөнц үүнтэй гүжүүдлэн зууралдаж байгаа бөгөөд өөрчлөгдөхөөс үргэлж татгалзсан юм. Одоо эцсийн өдрүүдийн төгс хүчит бурхан шүүлтийн ажил хийхээр ирээд хүн төрлөختнийг аврах бүх үннийг илэрхийлж Христийн шашны хамгийн том төрөгдөл болох гурвлыг бүрэн ээлжүүлсэн. Энд бидний нүдийг нээсэн бөгөөд бид Христийг зам, үнэн, ам гэж зүрх сэтгэлээсээ магтан бурхны мэрэгэн ухаан төгс хүчнийг магтдаг. Бурхан энэ худал хуурмгийг шууд дэлгээгүй бол гурвал гих санааны утгагүй байдлыг бид хизээч олж мэдэхгүй байх байсан юм. Бурханы зарим үгийг уншаад үүнийг нэгтлэн харцгаая. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь гурвал үнэхээр оршдог гэж хэлвэл гурван бодгоо алдах энэ нэг бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүүний юу вэ? Ариун сүнс гэж юу вэ? Яхава ариун эцэг үү? Есүс хүү юу? Тэгвэл ариун сүнс юу вэ? Эцэг нь сүнс биш гэж юу? Хүүгийн мөн чанарч бас сүнс биш гэж юу? Есүсийн ажил нь ариун сүнсний ажил байгаагүй гэж юу? Тухайн үеийн Яхавагийн ажлыг ч гэсэн Есүсийхтэй адил сүнс хийгээгүй гэж юу? Бурхан хэдин сүнстэй вэ? Чиний тайлбараар бол эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурван бодгаал нэг. Хэрвээ тийм бол гурван сүнс байна. Гэхдээ гурван сүнс байна гэдэг нь гурван бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ бурхан байхгүй гэсэн үг. Ийм бурхан яаж бурханы төрлөх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл тэр яаж хүүтэй байж мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж юу? Цорын ганц бурхан байдаг. Энэ бурханд цорын ганц бодгаал байдаг. Цорын ганц бурханы сүнс байдаг. Яг л Библиэд бичсэнчлэн цорын ганц ариун сүнс, цорын ганц бурхан байдаг. Чиний ярьдаг эцэг, хүү оршдог эсхээс үл хамааран эцсийн эцэст цорын ганц бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг
Эцэг хүү ариун сүнсний мөн чанар бол ариун сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл Бурхан бол сүнс. Гэхдээ тэр махбод болж хүмүүсийн дунд амьдарч түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний сүнс бүхнийг хамардаг бөгөөд хаасайгүй оршдог. Тэрээр махбодод болон бүхий л орчлон ертөнцөд нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан бурхан байдаг. Бурхан бол цорын ганц сүнс, цорын ганц бодгаал. Тэр нь Бурханы сүнс юм. Эцэг хүү ариун сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй. Энэ нь Бурханыг хэсэглэж тус бүрдээ байр суурьтай, сүнстэй, гурван бодгаал болгон хуваадаг. Тэгвэл тэр яаж ганц сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Надад хэлдэ. Тэнгэр газар болон бүх зүйлийг эцэг бүтээсэн үү? Хүү бүтээсэн үү? Эсвэл ариун сүнс бүтээсэн үү? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрлөختнийг хэн золин аварсан бэ? Ариун сүнс үү? Хүү юу? Эсвэл эцэг үү? Хүү хүн төрлөختнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартай хүн хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы сүнс биш гэж юу? Бие махбодтой болсон Бурхан нь бүтээгдсэн хүний өнцгөөс Тэнгэр дэх Бурханыг эцэг гэж дуудаж байсан. Есүс ариун сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж юу? Түүний дотор ариун сүнс байдаг. Чи юу ч хэлсэн бай. Тэрээр Тэнгэр дэх Бурхантай нэг юм. Учир нь тэр бол бие махбодтой болсон Бурханы сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү үзэл санаа зүгээр л худал юм. Ганц сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн. Бурхан өөрөө буюу Бурханы сүнс л өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы сүнс гэж хэн бэ? Энэ нь ариун сүнс биш гэж юу? Есүст ажилдаг ариун сүнс биш гэж юу? Хэрвээ ажлыг ариун сүнс, өөрөөр хэлбэл Бурханы сүнс хэрэгжүүлээгүй бол түүний ажил Бурханыг өөрийн төлөөлж чадах байсан уу? Бурханы үг тодорхой, хурц байдаг. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан бөгөөд энэ Бурханд Бурханы нэг л сүнс, нэг л үнэн бий байдаг. Эцэг хүү ариун сүнс гэх хуран бодгаал яавч байдаггүй. Бурхан эзэн Есүс болж махбод болохын өмнө хүүгийн талаар огт дурддаггүй байсан. Бурханы сүнс л гэж байсан нь ариун сүнс юм. Бурхан Тэнгэр газар бүх зүйлийг бүтээх үед эдгээр нь Бурханы сүнсний үгээр бүтээгдсэн. Тэгэхээр Бурханы сүнс цор ганц жинхэнэ Бурхан биш гэж юу? Бурхан хуулийн гэрэн үеийн ажлыг шууд хүмүүсээр дамжуулан хийсэн. Тухайн үед хүү гэгч байгаагүй. Харин Бурхан нэг л Бурхан, бүтээгч байсан. Бурхан бол гурвал гэж хинч хэзээж хэлээгүй. Бас ариун сүнс хэзээж гурвлыг гэрчлээгүй. Тэгвэл Бурхан бие махбодтой болж эзэн Есүс болж ирмэгц. Яагаад хүмүүс Бурханыг гурвал гэж тодорхойлж эхэлсэн бэ? Эзэн Есүс бол махбодоор ховцолсон Бурханы сүнс байсан. Түүний бүх ажлыг Бурханы сүнс захирч шууд илэрхийлсэн. Эзэн Есүсийн доторх сүнс нь Яховагийн сүнс, өөрөөр хэлбэл ариун сүнс юм. Тэгвэл эзэн Есүс цор ганц жинхэнэ Бурхан мөн үү? Тийм ээ, мөн. Тэгэхээр Бурхан махбод болсон учраас эцэг хүү ариун сүнс гэх гурван хэсэгт хуваагддаг юм биш. Харин хүмүүс бие махбодтой болохын мөн чанарыг ойлгодог учраас Бурханыг хуваахаар зүтгэсэн юм. Энэ нь хүмүүсийн алдаа бөгөөд хүмүүсийн ойлгох чадамж хязгаартайгаас үүдэлтэй. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан, цор ганц л Бурхан бий. Бас Бурхан нэг сүнстэй. Бурхан бие махбодтой болохынхоо өмнө цор ганц жинхэнэ Бурхан байсан.
Бие махбодтой болсныхоо дараа цор ганц жинхэнэ бурхан хэвээр үлддэг. Бурханыг махбод болсон учраас хүмүүс гурван хэсэг, гурван үнэн бие болгон хуваадаг нь мөн чанартай бурханыг хэсэгчилж цор ганц жинхэнэ бурханыг үгүйсгэж буй хэрэг. Энэ нь молгуу явдал биш үү? Бурхан ертөнцийг бүтээхдээ цор ганц жинхэнэ бурхан биш байсан юм гэж юу? Эсвэл хуулийн эрен үед тэр цор ганц жинхэнэ бурхан байгаагүй юу? Нэгүслийн эрен үед махбодод элэрч ажилласныхаа дараа цор ганц жинхэнэ бурхан яагаад гурвлын бурхан болох юм бэ? Энэ нь хүний утгагүй байдал дэмирлээс үүдэлтэй алдаа биш үү? Гурвлын санаа зөв байсан бол Бурхан ертөнцийг бүтээхдээ гурван үнэн биедээ яагаад гэрчлэл хийгээгүй юм бэ? Хуулийн эрен үед яагаад хинч энэ талаар гэрчлэл хийгээгүй юм бэ? Гурвлын тухай ариун сүнснээс гарсан гэрчлэл илчлэлд яагаад байдаггүй юм бэ? Иймээс Бурхан бол гурвал гэж Бурханы сүнс, ариун сүнс, эцэг хүү эзээч гэрчлэл хийгээгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Эзэн Есүс махбодод ажилласнаас хойш олон зууны дараа завхарсан хүмүүс болон шашны ертөнц гурвал гэх ийм утгагүй онол зохиосон. Гурвлын санаа ямар ч үндэслэлгүй бөгөөд хүний үзэл төсөөллөөс цаашгүй гэдэг нь тодорхой байна. Энэ нь 2000 жилийн турш дахь шашны ертөнцийн хамгийн том төөрөгдөл бөгөөд томшгүй олон хүнийг төөрөлдүүлж хор хөнөөл учруулсан юм. Энийг сонсоод та гайхаж магадгүй. Яагаад ариун сүнс эзэн Есүсийг хайртгүй гэж гэрчлэв? Бас яагаад эзэн Есүс залбиралдаа Тэнгэр дэх бурхныг эцэг гэж дуудав? Энэ нь ямар учиртай юм бэ? Энэ асуултын тухайд төгс хүчит бурхан юу гэж хэлснийг харцгаая. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Есүс бол түүний хайртай хүү гэж бурхан тов тодорхой хэлээгүй гэж юу хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол бурханы хайртай хүү. Түүнийг тэр ихэд таалдаг гэж бурхан өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь бурхан өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу Тэнгэр дэх сүнсний өнцгөөс бие махбодтой болсон өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол түүний Тэнгэр дэх хүү биш. Бие махбодтой болсон бурхан юм. Чи ойлгов уу? Би эцгийн дотор, эцэг миний дотор байдаг хэмээх Есүсийн үг нь тэд бол нэг сүнс гэдгийг илтгэдэггүй гэж юу? Бие махбодтой болсноос болж тэд Тэнгэр газрын хооронд тусгаарлагдаагүй гэж юу? Үнэн дээр тэд нэг хэвээр байгаа. Ямар ч байсан энэ нь бурхан зүгээр л өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Есүс залбирахдаа Тэнгэр дэх бурхныг эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс мөн бурхны сүнс эгэл хэвийн махбод өмсөж бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор бурхны сүнс байсан ч гэсэн гадаа төрх нь хэвийн хүнийх байсан. Өөрөөр хэлбэл Есүсийг өөрийн оролцуулаад бүх хүний хэлдгээр тэр хүний хүү болсон байлаа. Хүний хүү гэж дуудагдж байсныг харгалзан үзвэл тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, ямар тач хүний гадаад төрхтэй байсан юм. Тиймээс Есүс Тэнгэр дэх бурхныг эцэг хэмээн дуудсан нь анх та нар түүнийг эцэг гэж дуудсантай адил. Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Тэрээр бурхныг тийм байдлаар дуудаж байсан нь тэр бол Тэнгэр дэх бурхны сүнсний хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч тэр өөр бодгаал байсан биш. Зүгээр л түүний харах өнцөг өөр байсан юм.
өөр бодгаалын оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм. Ариун сүнс эзэн Есүсийг хайртгүй гэж дуудсан нь Бурхан бие махбодтой болсон өөртөө сүнсний өнцгөөс гэрчлэл хийсэн хэрэг гэдгийг Бурханы үгээс харж болно. Ариун сүнс ингээгүй бол эзэн Есүсийн жинхэнэ ялгамж чанарыг хэн ч мэдэхгүй байх байсан. Тэгэхээр энэ хүн нээлттэй гэрчлэл эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хүмүүст мэдэгдсэн юм. Харин эзэн Есүс махбодод юр усын байлгүй. Хэвийн хүн чанартайгаар амьдарч ердийн хүн шиг байсан учраас залбирахдаа Тэнгэр дэх Бурханыг эцэг гэж дуудсан. Иймээс эзэн бүтээгдсэн зүйлийн байранд зогсоод Тэнгэр дэх Бурханы сүнсийг эцэг гэж дуудсан юм. Ийм маягаар залбирсан нь Христийн даруй дуулууртай байдлыг төгсөлтгсөн. Гэвч эзэн Есүсийн эцэгт залбирсан залбиралд үндэслээд шашны ертөнц Бурханыг хоёр хувааж Есүс Яхова хоёрыг эцэг хүүгийн харилцаатай гэзгээсэн. Шал утгагүй юм. Эцэг Есүсийн шав Филипп энэ талаар эзнээс ингэж асуусан. Эзэн минь бидэнд эцгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай. Эзэн юу гэж хариулсан бэ? Эзэн ингэж хэлсэн. Би та нартай хамт ийм удаан байсан атал чи намайг танихгүй гэж юу Филипп? Намайг харсан хүн эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгийг харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж юу? Тэгээд бас би болон миний эцэг нэг юм. Харвас эцэг хүү хоёр нэг Бурхан бөгөөд хүмүүсийн боддог шиг эцэг хүүгийн харилцаатай биш. Бурхан бие махбодтой болсон нь эцэг хүүгийнхээ энэ санаа гарсан цорын ганц шалтгаан юм. Бурханыг махбодод ажиллах хугацаанд л энэ нь хамаардаг. Махбод дох ажил нь дуусмагц Бурхан анхдагч хэлбэртэй эргэн орж эцэг хүүгийнх тиймэрхүү зүйл байха болсон. Бурханы үгийн бас нэг хэсгийг харцгаая. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Есүсийн доторх сүнс, Тэнгэр дэх сүнс болон Яховагийн сүнс бүгд нэг юм. Үүнийг ариун сүнс, Бурханы сүнс, 7 дахин эрчимжсэн сүнс, бүгдийг хамарсан сүнс гэж нэрлэж болно. Бурханы сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж бас үерээр газар дэлхийг устгаж чадна. Тэр бүх хүн төрлөختнийг золин аварч чадна. Түүнчлэн бүх хүн төрлөختнийг байлдан дагуулж бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг Бурхан өөрөө хийдэг бөгөөд түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаал хийж чадахгүй байх байв. Түүний сүнсийг Яхова, Есүс, түүнчлэн төгс хүчит гэж нэрлэж болно. Тэр бол эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний хүү болж чадна. Тэр тэнгэрт бас газарт байдаг. Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр газрын цорын ганц эзэн билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд одоо хүртэл энэ ажлыг Бурханы өөрийн сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажилч бай, эсвэл махбод дэх ажил бай, бүгдийн түүний сүнс хийдэг. Тэнгэр дэгч бай, эсвэл газар дагч бай, бүх бүтээл түүний төгс хүчит гарын алганд байдаг. Энэ бүхэн нь Бурханы өөрийн ажил бөгөөд түүний оронд өөр хинч хийж чадахгүй. Тэнгэрт тэр бол сүнс, бас Бурхан өөрөө. Хүмүүсийн дунд тэр бол махбод. Гэхдээ Бурхан өөрөө хэвээр үлддэг. Хэдэн 100,000 нэрээр нэрлэж болох ч тэр өөрөө хэвээр бөгөөд түүний сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрлөختний золин аврал нь түүний сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглалч бас түүний сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан өөрөө гэж л нэрлэж болно.
Тусдаа бодгалууд оршин тогтнодгүй. Эцэг хүү ариун сүнс хэмээх санаа бүрж оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг. Бурхан бол сүнс. Өөрөөр хэлбэл ариун сүнс гэдгийг төгс хүчит Бурханы үгээс харж болно. Бурхан төгс хүчтэй. Тэрээр тэнгэр газар бүх зүйлийг бүтээгээд бүгдийг захирдаг. Бурхан ажлынхаа төлөө махбод болж бодтой байдлаар хүмүүсийн дунд амьдарч чадна. Гаднаасаа тэр ердийн хүн шиг харагдагч. Бүх ажлын Бурханы сүнс захирдаг. Махбод дахь ажлыг гүйцэлдэх үед Бурхан анхдагч хэлбэртэй эргэн ордог. Махбодын хэлбэр нь Бурхан ажлынхаа үеэр хүн төрлөختөнд харагддаг байдлаас цаашгүй. Иймээс Бурхан сүнснээс шууд ажиллаж байна уу? Махбодод ажиллаж байна уу? Яхава гэгдэж байна уу? Есүс төгс хүчит Бурхан гэгдэж байна уу хамаагүй. Нэгэн сүнс юм. Тэр бол Бурхан өөрөө бөгөөд бие дан оршин тогтнож, үрд мөнх байж бүх зүйлийг бүтээгээд захирдаг. Нөхөрлөл маань энд хүрэх үед ганц л Бурхан, цор ганц жинхэнэ Бурхан байдаг гэдгийг бүх хүн тодорхой ойлгосон байх. Энэ нь ямар ч хэрэгэлцээгүй. Христийн шашин цор ганц жинхэнэ Бурханыг гурвал гэж бадлан Бурханыг гурван хэсэгт хуваахаар зүтгэж тэд гурвуулаад цор ганц жинхэнэ Бурханыг бүрдүүлдэг. Тус тусдаа бол цор ганц жинхэнэ Бурхан биш гэх итгэлийг түгээдэг. Энэ нүндээ Бурханыг үгүйсгэж байгаа хэрэг босов. Хүн төрлөختөн Бурханыг тэгтлээ буруугаар ойлгодог нь. Библийг огтхонч ойлгодоггүй. Бурханы мөн чанарыг мэддэггүй. Библийн үгчилсэн агуулгыг ойлгосондоо асар их бие тоож хүний үзэл төсөөлөлд үндэслэн Бурханыг хязгаарлаж хуваадаг гэдгийг нотолдог. Энэ нүндээ Бурханыг эсэргүүцэж доромжилж байгаа хэрэг. Одоо эцсийн өдрүүдийн Христ болох төгс хүчит Бурхан ирээд ажлаа хийхээр үннийг илэрхийлж шашны ертөнцийн хамгийн том төөрөгдөл болох гурвлыг илчиллээ. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан гэдэгт одоо бид бат итгэлтэй боллоо. Бурханы сүнс бол цор ганц жинхэнэ Бурхан. Ариун сүнс бол цор ганц жинхэнэ Бурхан. Бас бие махбодтой болсон Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан мөн. Сүнсний хувьд, ариун сүнсний хувьд мөн бие махбодтой болохдоо тэр цор ганц жинхэнэ Бурхан нэг л Бурхан юм. Бурханыг хувааж болохгүй. Хүмүүс эдгээр үннийг хүлээн авч чадлагүй. Үзэл төсөөлөлтөөгөө зөрүүдлэн зууралдаж гурвалд итгэхээр зүтгэж цор ганц жинхэнэ Бурханыг гурван Бурхан гэж үзэх юм бол энэ нь Бурханыг ялдаж доромжлох нүгэл юм. Бурханы сүнсийг доромжлох нь ариун сүнсийг доромжилсан хэрэг. Үүний үр дагаврыг хэнч үүрч чадахгүй. Бурханыг сөрөх алдаа гаргахгүй тулд ухаалаг хүмүүс даруйхан сэрээд буруу үзэл бодолтой зууралтахаа болоорой. Эзэн Есүс ингэж хэлсэн. Хүмүүсийн альва нүгэл болон доромжлол уучлагдаж болно. Гэвч ариун сүнсийг доромжилсан хүний нүгэл уучлагдахгүй. Хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана. Гэвч ариун сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаач мөн хойд насандаач уучлагдахгүй. Шашны ертөнц гурвал гих энэ төөрөгдөлтөөгөө зөрүүдлэн зууралд сарл байна. Бурханыг тэд хэр удаан эсэргүүцсээр байх бол сэрэх цаг боллоо. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан. Энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж элт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаа нийлүүлэх ердөө боломжгүй. Учир нь та нар түүнийг хэтэрхий нарийн хуваасан. Хэтэрхий оройтхоос өмнө миний шуурхай ажил хийгдээгүй бол
Хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсны чинь хэлэхэд хэцүү юм. Бурхныг ийм байдлаар хуваасаар байвал тэр яаж та нарын бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар бурхныг таньж чадна гэж юу? Чиний логик бурхны ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Яхавагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шовт хардаг нь хүн чи юу? Эсвэл мөнхөөс мөнхөд харж чаддаг нэгэн нь бурхан өөрөө юу? Мөнхийн эрт дээр үеэс үрдийн мөнхийг харж чаддаг нь чи юу? Эсвэл мөнхийн эрт дээр үеэс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юунд үндэслэдэг вэ? Чи бурхан уу? Тэнгэр газар болон бүх зүйлийг бурхан өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй. Тэгвэл чи яагаад буруу тайлбар өгч байгаа юм бэ? Одоо чи гурвал бурханд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядаргаатай гэж бодохгүй байна уу? Гурав биш ганц бурханд итгэх нь чиний хувьд хамгийн сайн байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр. Учир нь эзний ачаа хөнгөн билээ. Өнөөдрийн дугаар үүгээр өндөрлөж байна. Хүлээн авч үзсэнд баярлалаа. Илүү их үннийг олж мэдхийг эсвэл ямар нэг асуулт байвал сэтгэгдлээ доор үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзъя.